За бүгдөө сайн сурцгааж байна уу? Би өөрөө бизнес сургуульд 1999 оноос 2001 онд 2 жил диплом ангид сурч ирсэн. Тэгээд үеийн одоо бас оюутнууд чинь өөр туршлага байгаа. Гэхдээ зарим нь бол их адилхан байдаг. Тэгэхээр номлын дадлага гэж хичээл орж исэн. Номлын дадлага гэж хичээл тэр бол одоо ингээл бид нэр хамгийн сайнараа бэлтгээд сайн номлочих гол тэ нөгөө бүх зааврынхаа дагуу нөгөө шатлалууд байгаа шүү дээ тэ. Тэрнийхээ дагуу чадлаараа л бэлтгээд л номлож исэн. Тэгээд манай нэг ангийн охин номлож байгаад ямар үнэлгээ авсан гэхэлэр багш төгсгөлд нь юу ч хэлж чадахгүй болсон юм бол ямар ч одоо бид нар дээр бол за тэрийг ингээрээ тэрний ингээд дэшүү тэгээд дэшүү гэл одоо ингээд болно одоо бид нарт сайжруулчих тийм санал болгоод ирсэн байхгүй. Тэгсэн тэр охин дээр зөвхөн чамд хэлэх юм алгаа гэсэн. Тэгээд бид хэд бол дотроо ямар мундаг юм байна л одоо тэгээд дотроо бас бодож штэ. Энэ одоо юугээр юм мундаг байна гэж бодсон чинь зөвхөн мундагыг хэлэх гээд байгаа биш. Айгүй чухал сургамж хэлсэн. За яг наад чи зөв заалаа гэжсэн. Ярих юм алга зөв заалаа. Чи харин наадахаар амьдраарай гэжсэн. За тэгэл яг тэр бол одоо хамгийн тодорхой биднэрт өгж байгаа мессеж байхгүй юу? Зөв заачиж болдгийм байна. Гэхдээ яг тэргээр амьдрын гэдэг чинь бол харин шал өөр асуудал болдог гэдгийг одоо манай багш мэдэж байна гэлээд. Тэр бол айгүй тийм гүнзгий бас олон хичээл дундаас айгүй олон мартагдчихдаг шүү дээ. Гэтэл тэр дундаас одоо авч үлдсэн нэг том сургамж тэр байсан. Тэгээ амьдралын турш одоо тодорхой хэмжээнд эзэнтэй алхаад өөрөө ч гэсэн заагаад одоо номлоод явж хат бол яг л тэрийг бас өөр төрөө харж байгаа. Бусад хүмүүсээс ч гэсэн харж байгаа. За ингээд номлох гэж юу болдог вүлээ? Заах гэж ямар их бэлддэг вүлээ те? Тэгээ аль болохоор өөрөх бас амьдрал дээр туршсан зүйлээ бас эзэнтэр олж харсан зүйлээ хуваалцах гэж хичээж байгаа. Гэхдээ л ямар нэг байдлаар яг тэр зүйлийг хэрэгжүүлнэ гэдэг бол яалчгүй бурхны тусламж нэгүсэл байхгүй болдгүй юм байна гэдэг бол тэ одоо харсаар байна. За та нар ч гэсэн ингэж бас харж анзаарж байгаа тийм үү? Тэгвэл яавал бид нар яг жинхэнэ ёсоор бас эзэнт төр энэ эзнээс сурсан харснаа хэрэгжүүлэх юм бэ? За та бидний сайн мэддэг бичээсийн нэг хэсгээс бүгдөө хамтдаа өнөөдөр яг энэ талаар суралцъя. Лук номын 10 дугаар бүлгийн 25-аас 37 дугаар эшлэл. За та бидний сайн мэдэх ер нь бол дэлхийд даяараа бараг алдартай итгэдэг хүмүүс мэдэх тийм сургаалт үлгэр орсон хэсэг байгаа. Лук 10-ын 25-аас 37. Сайн самар хүний түүх гэдээ бид нар бол одоо нэрээр нь санаж байгаа баг. За би уншиж та нар дагаад хараарай. Лук 10-ын 25-37. Үзэгтэн нэгэн хуульч босч түүнийг сорин. Багшаа, мөнх амийг өвлөн авахын тулд би яах ёстой вэ гэж асуухад тэр түүнд хуульд юу гэж бичигдсэн байдаг вүлээ? Чи хэрхэн уншдаг вэ гэхэд тэр чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрл. Мөн хөршөө өөрийн адил хайрл гэв. Тэгтэн Есүс чи зөв хариуллаа. Үүнийгээ үлд. Тэгвэл чи амьтаа болно гэв. Харин тэр өөрийгөө зөвтгөх гэж Есүст миний өөрш гэдэг чинь хинбэ гэжээ. Есүс хариулна. Нэгэн хүн Иерусалимаас Ерихо орохоор явж байжээ. Тэр дээрэмчний дунд орчихж тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтаа төдий орхиод оджээ. Тохиолдлоор нэгэн тахилч тэр замаар явж байгаад түүнийг харуутаа дэрэгдүүр өнгөрөө явчихв. Түүнчлэн нэгэн лев хүмүүс тэнд хурч ирээд түүнийг харуутаа дэрэгдүүр нь өнгөрөөд явчихжээ. Харин түүгээр явж байсан нэгэн самар хүн түнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн түүн дээр ирж шарханд нь тос дар сасгаж боогоод унаан дээрээ тэгнэ дэм буудалд хөргөж ирэв. Тэгээд түүнийг асарчээ. Маргааш нь тэр 2 динар авч буудлын эзэнд өгөөд түүнийг асарч байгаарай. Та илүүг заруул би буцахтаа танд дахин төлөё гэжээ. Энэ гурван хэн дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна гэхэд тэр
түүнд инэрлийг үйлдсэн нь гэв. Түүнд инэрлийг үйлдсэн нь гэв. Есүс түүнд явж үүний адил үйлдэгдтэн гэсэн. За энд яг Есүс энэ хүний юу ойлгож мэдж байгаа дээр бол өстой ямар ч асуулт тавьсангүй тийм үү? За чи энэ дээр бол жоохон буруу ойлгоод байна ч юм уу. Садукачуудыг нэг засаж залруулж ирсэн ш. Та нар бичээсийг жоохон буруу ойлгоод байна шүү. Ер нь ирээдүйд бол тэр гэрлэлт мэлдэлт гэж болохгүй. Бүгд одоо тэнгэр ич нартай адилхан болно ч гэх юм уу. Ингээд бичээсийг зөв болгож тайлбарлаж өгчсэн. Энэ дээр бол бичээсийг чи буруу ойлгочихсон гэж юусоо яриаггүй. Харин ч бүр чи зөв байна. Зөвч хариуллаа. Чи зөв бодож байна. Харин үүнийгээ чи яг хийх юм бол мөнх амьд хүрнэ гэж хэлж байгаа. Уг нь бол энэ асуултан ч гэсэн энэ хуульч бол маш мундаг асуулт сууж байгаа. Энэ амьдралын жижиг сажиг асуух гэх юм уу? Яаж одоо гэр бүлээсээ авч явах вэ ч юм те? Эсвэл өшөө гайгүй асуулт асуулахад ер нь яг жинхэнэ яаж залбирах вэ гэх нэг дагалдагч нар эзнээс яаж залбирах талаар асууж ирсэн чинь ийм асуулт асуув. Харин шууд авралтай холбоотой асуулт асуусан ба. Хөөе бид нар яаж мөнх амийг баттай те өвлөж авах юм бэ гэдэг юм санаагаар асууж байгаа. Тэнгүүд энэ хүн чинь өөрөө хинбэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Хуульч хүн гэдэг байгаа шүү дээ. Хуулийн багш. Фарисеучуудын бүлэглэл дотроо заадаг одоо багш байгаа. За одоо орчин үеийн хэлгээр бол одоо хуучин гэрээний сколар буюу хуучин гэрээний эрдэмтэн. Бүр яг тэр тал дээр угаасаа бичээс хуучин гэрэл байсан шүү дээ тухай. Өөрөө тэрийг маш сайн мэддэг одоо эрдэмтэн хүнтэй ярьж ин гэсэн. За дээрэс нь энэ хуульч бол бас тодорхой хэмжээнд Есүс бол раби гэж дуудагдаад ингээд сургаал зааж байгааг хараад энэ хүн зөв зааж гинэ гэдгийг шалгах тийм эрхтэй хүндээ орж байгаа шүү бас. Тэгээ хурж ирээд асуулт суугаад хэрвээ Есүс ямар нэг буруу зүрх юм ярьчих юм бол за хөнгөндөө бол яах вэ гэхээр та ер нь бол тэр нь хамаа намайг ингэ заагаад иж болохгүй шүү гэж анхааруулах байх. А жоохон хүндрэх юм бол Саулч нурдан те Паулч нурдан Саул байсан яг хуулийн багш байсан. Яалаа Санхедринаас эрх мэдэл аваад Христэд итгэжтийг хавчиж алхахаар явжсэн тийм үү. Тэгэхээр чинь хэрвээ буруу заасан одоо ямар нэг байдлаар батлагдах юм уу ямар нэгэн болох юм бол чулуудаж алхах чи эрхтэй байгаа гэсэн үг таахгүй. Бид нар энэ талаас нь харах юм бол зүгээр нэг тоглоом бас биш. Зүгээр нэг хурж ирээд сорж асуусан биш. Энэ бол сорж байгаа гэдэг нь үнэндээ цаана бас ямар аюул явж байгаа гэдгийг бас харж шалгалтанд орж байгаатай баг адилхан гэсэн. За ийм нөхцөлд хэрвээ орвол яах вэ? За тэнгууд яг Есүс буцаагаад өөрийнх нь мэддэг зүйлээр асууж байгаа. Хуульд юу гэж үздэгцэн? Та өөрөө хуулийг бол маш сайн мэднэ. Хуульд юу гэж үздэгцэн байдгүй. Та яаж уншиж ойлгох юм бэ гэж асуусан чинь энд бидний сайн мэддэг Дэд хуулийн 4-р бүлэг. 6-гийн 4 билүү те. Нөгөө Шима гэж нэрлэгддэг хэсэг байгаа. Бас Левит номын 19-18. Энэ хоёрыг хооронд нь хамтд нь нийлүүлээд чи бурхан эзнээ бүх зүрх бүх сэтгэл бүх хүч бүх оюун ухаанаараа хайрл мөн хөршөө өөрийн адил хайрл гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар бусад Матай номноос Марк номноос харах юм бол яг энэ үгийг бас урд нь хэн хэлсэн бэ гэхээр хуулийн багш бас ирээд ярилцж байгаа тохиолдолд Есүс хэлсэн байдаг тийм үү. Тэгэхээр чинь бас Есүс өөрөө яг энэ хоёр хуулийг нэгтгээд хэлэхдээ энэ хоёр тушаал дээр бүх хууль одоо иш үзүүлэгч нар те тогтчих юм шүү. Энэ бол яг үндсэн суурь юм шүү гэж хэлсэн. За энийг л биелүүлж байгаа бол ер нь бусад юмнууд дээр нарийн нандин одоо те юу гэдгийг тэр Левит ном дээр гарч байгаа янз бүрийн тушаал энэ бүгдийг нь биелүүлсэн гэсэн үг. Гэтэл хэрвээ энийг биелүүлээг бол та ер нь бүгдийг нь биелүүлээг л гэсэн утгатай. Ингэж бас Есүс сурчсан. Гэтэл энэ тохиолдолд энэ хуулийн багш үүнийг мэдж ярьж байна. Тэгэхээр магадгүй Есүсээс сонсоод буцаагаад түүний хэлснийг хэлсэн байж магадгүй. Тэгтээ тэгээгүй ч бас байх боломжтой гэж. Тэ эрдэмтэд бол бас тэгж үзээд байгаа. Юу гэхээр тухайд энэ хоёрыг нийлүүлээд бас ингэж хэлж ийсэн тохиолдлууд раби нарт байсан гэж бас үзэх тохиолдол. За аль нь ч байлаа гэсэн л энэ бол яа харахгүй сургаалын хувьд ойлголтын хувьд бол хамгийн цөм ойлголт гэдгийг бол хэлж байна. Одоо шинэ гэрээн дээр ч ялгаа авахгүй энийг өнөөдөр эзэн бидэнд тий. За энэ хоёрыг л та нар биелүүлж байна. За ингээд сонсоход бол их боломжийн болчмоор ч юм шиг санагдаж байгаа. Гэтэл үүндээ яг бодит байдалд бол энэ айгүй хэцүү болоо явж байгаа. За энэ сургаалт зөвлөлөөр үлгэрээс ч гэсэн харах юм бол
Энэ сургаалт үлгэрийг яагаад хэлсэн бэ гэхээр хуульч өөрөө бол өөрийгөө зөвтгөх гэж миний хөрш юм бэ гэж ингэж буцаагаад асуулт асуусан байна, тийм үү? Уг нь бол хэрвээ яг энэ бодит байдалд яг энэ ойлгосноор амьдрч ивэл шал өөр хариулт гарах байсан гэж үзээд байгаа байхгүй. Та нар юу гэж бодож байна? Хэрвээ яг энэ хуулиар өөрөө амьдрсан бол ямар реакц гарах байсан бэ? Одоо бид нар чинь Библийн сургалт бол ер нь айгүй их юу хийж байгаа ш, дүгнэлтүүд хийж байгаа тийм үү? Тийм үү? Бичээсээс ингээл ойлгоод эсвэл сурснараа дүгнэлтүүд гаргаад байгаа ш, тийм үү? Тэрийг бид нар зарчим гэж хэлээд байгаа. Нэлээд сайн дүгнэлт зарчмууд гаргадаг болсон. Бид нар ч тэгж шаарддаг, тийм үү? Тэг яг л энэ шиг л бас хариулж байгаа ш. Чи зөв хариуллаа гэнгүүт одоо сэтгэл нь ханахгүй ш, тийм. Зөв хариуллаа гэнгүүт хэрвээ яг амьдрч ивэл шал өөр реакц гарах хэрэгтэй байсан байтал манер оронд нь харин за нэг юм дүгнэлт байна. Ер нь ингэж хөрш гэж юм бэ. Та яг хөрш гэж хэнийг хэлээд байгаа? Ингэж асуусан ба. За Есүсийн хариулт шууд юу гэж хэлсэн бэ гэхээр харин дүгнэлтэхээс илүү арай өөр юм байна. Энэ сургаалт үлгэрээр тайлбарлангуудаа харин юу гэсэн бэ? Хэн миний хөрш вэ гэж асуугаад ангууд оронд нь чи өөрөө хинт хөрш байж үүнийг үлдэх ёстой юм бэ гэж эсрэгээр өөр юм ярьж. Юу гэж хариулсан бэ? Энэ гурван хэн дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш нь босон гэж чи бодож байна гэсэн. Нөгөө хүн бол хөрш маань хин? Би хэнийг хөрш гэж ингэж тодорхойлох ёстой гэж дүгнэлт гаргах гэдэг шүү дээ. Гэтэл энд дээрэмчдийн гарт орчихсон тэр өглүүд хөвтөж байгаа хүнд хэн хөрш болж чадаж байна? Ингэж үйлдэж амьдрч чадаж байна гэдэг үг хэлээд байгаа юм. Амьдрч чадаж байна. Ялгаа нь гарч ирж байгаа үү? Тэнгүүд энэ хүн бас дүгнж чадчихэв. Тийм ээ, инэрлийг үйлдэлсэн тэр хүн. Нөгөө лев юм уу тахилч гэж хэлэхгүй шүү дээ. Айгүй ойлгомжтой. Логикоор удаад амархан байхгүй. Тэгсэн чинь за чи зөв ойлголоо. Ястой гоё байна гэж бас хэлсэнгүй. Юу гэсэн гэхээр дахиад дүгнэлт нь юу гэсэн гэхээр Есүс дахиад тайлбарлаж байна. Чи яг үүний адил амьдраач. Үйлдэхтэн гэдэг чинь амьдраач гэдэг утгаар хэлж байна. За одоо бүгдөө энэ хэсгийг ерөнхийд нь ингээд баг ойлгочлаа тийм үү? Бүгдөө нэг дүгнээд ах шаардлагагүй юм биш үү? Зүгээр амьдр гэдэг. За яг амьдрах дээр өөрөө ирэхлээр тэгтээ зүгээр амьдрчигээ бид нар бас амьдрч чаддгүй тийм үү? Ялангуяа яаж амьдрах талаар энэ дээр чинь. Эхлээд бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаар хайрл. Тэгээд хөршөө өөрийн адилаар. Хөршөө гэхдээ бурханы адил гэж хэлээгүй шүү. Өөрийнхөө адилаар. За энийг л ястаа нөгөө би чамтай хайртай кинон дээр гадаг шиг бодноор байгаа юм да гэж хэлээ тий. Бодоод ингээд нөгөө бодонгууд болцоод байгаа юм. Гэхдээ яг амьдрал дээр үүдэх гингүүд амаргүй. За хамгийн эхлээд бидний нэг ойлгох чухал зүйл бол хуулийг энэ хуулийн багш нар маш олон хуулиуд байгаа шүү дээ. 615 хууль болгосон гэдгийг бид нар мэдж байгаа юм. Энэ хичээл дээр зөндөө үзсэн. Гэхдээ 615 хуулиас 365-ыг нь сөрөг хууль болгосон. 248-ыг нь эерэг хууль болгосон. За эерэг гэдэг нь бол бие биенээ хайрал, тэр хүнд туслаараа, дэмжээрэй гэх нэг эерэг талаас нь хэлсэн үг байна. 365 хэсэг нь бол чи бүү хулгайлаараа, бүү аллаараа, бүү тэгээрэй ингээрэй дандаа хоригдсон те хүний амьдрал хийж болохгүй зүйлүүдийг хэлсэн байна. За ингээ харахад миний ойлгож байгаагаар бол ерөнхийдөө орчин үеч ялгаагүй ийм юм шиг харагдаад байна. Бид нар яадаг вэ гэхээр Бурхны энэ хуулийг ерөнхийдөө бүгдийг мэд хэмжээндээ мэдээд аль болох сөрөг хуулиудыг нь зөрчихгүй байх гэж хичээгээд байгаа болохоос биш. Эерэг хуулиудын хайрлах өршөөх юу гэдэг нь те энэ хуулиуд шудраг байдлыг тогтоох ч байдаг юм те. Энэ рүү нэг анхаарахгүй. Яг бол тэр чинь угаасаа харахад бол зөрчигдөж байгаа үг нь бас тийм тодорхой мэддэггүй. Харин нөгөөх хэсэг нь бол харагдахад бол маш амархан байдаг. Булгаа хийсэн бол мэдэгдэнэ, завхаарсан бол мэдэгдэнэ юу гэдэг ингээд зөрчлүүд гараад ирж байна. За эндээс бид нарт юу хэлэх гээд байна? За одоо би энд өнөөдөр хэрвээ энэ доторх болсон сургаалт үлгэрийг тайлбарлах гэж оролдох бол шаардлага байх гэж байна. Цагч байхгүй байна. Энд хилээд байгаа өршөөл инэрлийг үйлдэж үзүүлэх гэдэг маань бидний ойлголттой Бурхныг хайрлах зүрх сэтгэл оюун ухаантай яаж холбогдож байгаа? Бас хөршөө холбоотой одоо
хайрлахтай яаж холбогдож байгаа. Зөв мэдэх бол хангалтгүй гэдэг нь шүү дээ. Энийг бол бүгдээрээ ойлгоод байна. Яаков номдэр харин юу гэж хэлсэн байдг вэ гэхээр бүх хуулийг те ер нь дагаад зарим нь бол овоо дагчлаа. Гэтэл нэгэн дээр нь та зөрчигд бүгдийн зөрчөнтэй адилхан болчихно гэж хэлж байгаа. Тийм үг байдаг тийм үү? Та завхаараг ер нь худлаа ярьчихад л юу авах вэ гэхлээр та бүгдийн зөрчөнтэй адилхан болчихно. Тэнгүүт энийг шийдэх арга нь юу вэ гэхлээр айл болохлээр те зөрчлийн хуйлд те гаргачихгүй юу гэж байгаа юм санаагаар хэлэхгүй шүү дээ. Эцэст нь дүгнэлт нь харин юу гэж хэлж байгаа гэхлээр өршөөл байгаа газар шүүлтийг дийлдэг юм а гэдэг үгээр Яаков хэлсэн. За одоо тэгэхээр нэг учир нь арай олдох шинжтэй болж байна тийм үү? Өршөөл байгаа бол янз бүрийн шүүлт одоо энэ ялгаанууд бүгд бүчингү болох боломжтой гэдэг хэлж байна. За үүнийг л Есүс ярьсан юм шиг. За энэ хоёр бол яриад байгаа хууль чинь 10 хуулийг л нэгтгсэн. Эхний 5 хууль бол Бурхнаа хайрлах талаар ярьж байгаа. Сүүлийн 5 хууль бол эцгийгээс эхлүүлээд бусдад те муу хийхгүй байх талаар ярьж байгаа. Тэгэхээр хөршөө хайрлаж байгаа бол тэр хүнд бузар муу хийдвэ гэсэн санаа байна. За өнөөдөр тэгвэл бид нэг юмыг бас ихлэ харах хэрэгтэй болж байна. Хүмүүс бидний хамгийн чухал хэрэгцээ юу вэ гэхлээр зөв буруу хийхгүй байхгүй гэдгээс илүүгээр аврагдах хэрэгцээ. Өршөөлийг хүлээж авах хэрэгцээ. Энэ бол үеэс үед байна. Бид нар итгэж болсны дараа аврагдсны дараа ч энэ хэрэгцээ бид нар авралыг 3 цаг дээр ярьдаг гэдгийг мэдж байгаа шүү дээ. Итгэж хүмүүс аврагдсныхаа дараа ч гэсэн аврал дотроо өсөх талаар, төлөвшөх талаар юу гэдгийг ариусгах талаар ярьдаг. Тэгэхээр чи бид нар ч ялгаа байхгүй. Энэ хэрэгцээ байна. Тэгэхээр чи үүнийг яаж бид нар те аврал дотор өсөх юм гэхэлэр ямар нэг сайн нэг хийгээд бууг хийхгүй байхаар хичээснээрээ ганцхан биш. Үргэлж тэр өршөөл дотор өдөр болгон амьдрах, өршөөлийг хүлээж авч байгаа тэр зүр сэтгэлийг илүү ярьж байна гэдэг нь илүү харагдаж байна. Тэгэхээр зөвхөн толгоогоороо бол бид нар ингээд ажиллаад болохооргүй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр энд магадгүй яг эхний чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаар хайрлаа гэж хэлсэн энэ үгнээс бүх юм эхэлж байна гэдэг нь харагдаад байна. Бид нар ер нь бол зүрхний талаар бас нэлээд урд нь ярилцж ирсэн баг, тийм үү? Санаар санаж байгаа. Тэгэхээр яг энэ Библиэлд байж байгаа зүрхийг ярихлаар ямар зүрхний талаар ярьдаг вэ? Хүний Библийн хэлж байгаа бол хүн яаж бүтдэг вэ гэдгийг бид нэр зөндөө сонсон тийм. Махбодын маань газар шорооноос бүтээсэн амин амьсгалыг хүлээж оруулаад амьд оршигч буюу амьд сэтгэлтэй болсон гэсэн. Тэгэхээр Даллас Виллард гэх юм одоо яг энэ тал дээр бол айгүй их нарийн ажилласан доторх нь хүмүүсийн итгэж хүний зүрх сэтгэл яаж одоо өөрчлөгдөж байгаа талаар ярих та. Сэтгэл гэдэг бол бүх зүйлийг багтаасан шүү дээ. Бие махбод одоо тэр харагдахгүй хэсгийг бүгдийг багтаасан. Гэхдээ зүрх гэдэг бол яг тэрнийхэн төв дээр байгаа маа гэж хэлсэн байна. Гэтэл Соси гэж хүн байгаа. Энэ хүн бол бас маш энгийнээр мөртлөө хүн бие махбодтой сүнстэй. Тэгээд амьд сэтгэл болсон. Гэхдээ тэр амьд хүний гол төв дээр нь хүний зүрх байна гэж. Тэгэхээр энэ сүнслэг тийм зүрхний талаар яриад. Тэгэхээр тэр зүрх бол өөрөө Даллас Виллард бол юу гэж хэлсэн гэхээр зүрх сэтгэл бол тэр хүний сүнсийг бас ярьж авах боломжтой. Бас тэр хүний хүсэл, эрмэлзэл, шийдвэр гаргах, тий сайн дураар шийдвэр гаргах тэр хэсэг юм а гэж хэлсэн. За хэрвээ ингэ бодох юм бол бид нар хүний толгоонд зөвхөн бодол санаан дээр бодогдож байгаа зүйлээрээ байнга юмыг дүгнээд ингэж явах юм бол яг бодит амьдрал дээр ирэхлээр байж Бурхныг хайрлаад байна гэж өөрөө бодоод зарим нэг хэсгийг биелүүлснээрээ өөрийгөө тэ болчлоо гэж бодоод өөрийгөө хуураа явах боломжтой харагдаж байна. Би одоо нэг Бонхофрийн нэг газар доорх тийм библийн сургуульд багшилж явах үе одоо яг тэр нацистууд орж ирээд тэ
Гитлерийн дэглэм бий болцсон үед баригдахаас өмнө газарт орохдоо библийн сургууль, нууцаар цугларддаг ийм библийн сургуульд одоо Христийн цуглааны жинхэнэ нөхөрлөл юу юм бэ гэдгийг биччихсэн нэг номыг одоо нэмхэн номлолоо тэрийг уншиж чинь. Тэгсэн чинь энэ хүн юуг олж харсан гэхээр тэнцээ чинь одоо зөвхөн нөгөө толгой бидний хэлдгээр толгойн мэдлэг авахын тулд ингэ сурахгүй шүү дээ. Эсвэл одоо цол авахын тулд сурахгүй шүү дээ. Яах гэж сурж байгаа гэхээр тэр дотор байгаа нэг цөөхөн хүмүүсийг бэлтгэхэд яг амьдрал дээр гараад ирэнгүүт яаж баригдчихгүй юу гэдэг эсвэл итгэлээ хамгаалаад зогсоод жинхэнэ итгэлийн хүмүүс босож ирэх үү те одоо тэнд чаддаг бол Гитлерийн тэр дэглэмийг нураачих уу. Ийм л зорилготой одоо жишээлбэл тийм библийн сургууль явж исэн болж таарч. Тэнгүүд над нэг хоёр чухал юмыг энэ одоо Бонхофер хийсэн харагдаад байгаа байхгүй. Нөгөө толгойн мэдлэг зүрхэнд хүртэл амар хол зайтай байна гэл ингээд бид нар зөндөө сонсч ирсэн баг тийм үү. Эн чинь бас аргагүй юм байна. Нэгдүгээр яг эзэнт найдахын тулд бидний мэдээд байгаа тэр зүйл зүрхэнд хүрэхийн тулд залбирал маш чухал байгаа байхгүй. Зүгээр нэг одоо тэгээд өгөөрөө ингээд өгөөрөө энэ одоо энэ хүн засаглалаас хамгаалаараа биднийг хамгаалаад өгөөрөө гэдэг залбирлууд бол тэнд ямар ч утгагүй болчиход байгаа байхгүй. Юу утгатай болж юм гэхэлэр дуулал номнуудаас дандаа залбирч гисэн байна. Дуулал номоор залбирлсан байна. Дуулалаар дандаа залбираад яг дуулыг өөрийнхөө амьдрал болгоод яг тэр дуулалын хүмүүстэй ингээ хамт зүрх сэтгэл сүнсээр нэгдэж ингээ залбираад байсан байна. Нэгдүгээр хийсэн юм. Хоёрдугаар хийсэн юм бидний нөгөө мэдгээр тунгаан бясалгалыг хийдэг болсон. Бясалгал гэхэлэр юу хэлээд юм гэхэлэр Библийг судлал бол биш байна. Ингээл те нэг ишлийг аваад судлаад эсвэл багц ишлийг авч судлах Библи судлал биш. Ерөөсөө тэр дуул номыг уншихын хажуугаар эзэн ингээд Библийг уншиж хахад ерөөсөө нэг үг юм уу? Эсвэл тэр дотроос өнөөдөр ингээд самар үний түүх зүгээр түүхэнд ингээд үлдчихэж. Тэр хүн нэг зүрх сэтгэл түрээд ирж байгаа. Тэгээд тэрийг л ингээд 7 хоногийн турш ерөөсөө энэ яг яагаад надад эзэн энийг сануулгаад ингээд байнга бодож байнга дотроо те энэ яг миний амьдралд ямар учир холбогдолтой ингэж ингэж байнга өөрийнхөө амьдралын хэсэг болтол ингэж тунгааж байна. Тэгээд тэрнийхээ дагуу үйлдэж эхэлж байгаа. Энэ хоёр гол зүйлийг бас хийгээд байсан байна. Тэгжиж тэр хүмүүс одоо яг энэ хэлж байгаа нөгөө Бурхныг хайрлаж бусдыг хайрлах бэлтгэгдсэн байна. Тэгэхээр Библийн сургуульд ерөөсөө бас нэг дутагдж байгаа биднэрт ер нь итгэж хүмүүст нэг дутагдж байгаа гол хэсэг бол тэр зайн дээр одоо бүглэх ёстой гол хэсэг бол ер нь бол бясалгал бас энэ дуулалаар залбирах бол байна гэдэг нь харагдаад. Тэгээ би ч өөр энийг бас ойлгосноос хойш ингээ хэрэгжүүлэх гээд хийгээд байна л да. Өдөр болгон дууллаас уншаад яг тэр хэсгээр байнга залбираад өөрөө яг тэр хэсэг рүү орж яваад бас эзний яг сануулж байгаа тэр хэсгүүдээс зүрх сэтгэлдээ тунгааж бодоод энэ яг миний амьдрал дээр одоо юугаар холбоотой гэдгийг ирж хараад явж байна. Тэгэхээр тэр нүдэнд үл үзэгдэх тэр зүрх сэтгэлд байгаа ойлголт, дүрслэл, мэдрэмж бүх зүйл бол ерөөсөө бидний бусад бүх хэсгийг удирдах байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй юм билээ. Тэгжээж бид нар өөрийн мэдлэгөө тэр бусдыг те хайрлах боломжтой байна. Тэгээ урднаас нэг хаалчсан тийм зүгээр бидний бие махбодын зүрхийг хүртэл эзэн бүтээхтэй их утга учиртай бүтээгдсэн байгаа байхгүй. Магадгүй яг энэ зүрхтэй холбоотойгоор тэр сүнслэг зүрх бүр холбоотой ажилладаг байх магадaltaй тийм одоо юм их харагдаж байгаа. Саяхан фейс дээр илүү нэг Монгол зүрхний эмчт нэг бичлэг тавьсан байсан. Би зүгээр санаандгүй үзэж явсан чинь одоо Америкт байгаа сүүлийн үеийн судалгаагаар энэ зүрхэнд те яг тийм бүлэг эс байгаа тийм те тэр бол ерөөс бүр толгоонд ч те байдгүй тийм эсүүд тэнд байгаа юм гэж. Тэрний урдх нь миний харж байгаа судалгаар болохоор зүрхэнд 40 мянган нейрон буюу мэдрэлийн эс тархинд байдаг тийм эс давцаад байж байгаа талаар ярьж байгаа. Тийм нөөцөнд байгаа ч юм уу ямар учиртай те. Тэгээ хүн яадаг вэ гэхээр яг хүний амьдрал дээр хэцүү юм болох үед амьдрал дээр шоконд орох үед эсвэл хит их баярлах үед яг жинхэнэ юмтай нүүр тулгарх үед толгой ажиллах шиг тэр зүрх жинхэнэ ажил те. Одоо энэ яг юу болоод юм те. Бурханд жинхэнэ найдах шаардлага гарч ирж байгаа. Ийм үйл явц бол яа харахгүй Библиэлд ч харагдаж байна. Тэгэхээр биднэрт нэг анхаарах ёстой чухал зүйл бол бид нар өөрийн тогтоосон тийм тодорхой стандартуудаараа өөрсдөө зөвтгөж дүгнэлтүүд гаргана гэдэг бол асуудалтай болох магадлал бас их өндөр харагдаж байна. Жишээлбэл одоо юу гэдэг юм те. За энэ л бол ерөөсөө болохгүй байгаа учраас ингээ харагдж байгаа гэмүүд дээр бид нар аягүй их ярьдаг шүү дээ. Гэтэл харагдахгүй байгаа гэмүүд дээр бол бид нар тооцох ямар ч боломжгүй байдаг.
За би тэгээ сүүлийн нэг 5 минутанд Еврэ 4:14-өөс 16 дугаар ишлэл. Энэ бол эзнээс бас надад сануулсан ишлэл байгаа тийм. Яг энэ хэсгээс хуваалцаа та нарт бас үүнийг зүрх сэтгэлдээ тунгааж бясалгаасаа гэж одоо бас уриалмаар. Еврэ 4:14-өөс 16 дугаар ишлэг уншия. Энэ өршөөлийн талаар ярьж байгаа хэсэг байна. Онцгойлоод. Өршөөлийг яаж хүлээж авах юм бэ? Бүгдөө энэ хэсгийг хамт гаргаад уншаад энэ хэсгийг хамтдаа залбирая. Еврэ 4:14-өөс 16. За хамт унших 1 2 3. Иймээс тэнгэрт заларсан аваа тэргүүн тахилч болох Бурхны хүү Есүс бидэнд байгаа тул хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримтлая. Учир нь бидэнд байгаа нь бидний мөкслийг өргөдөж ис чадах тэргүүн тахилч бус харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон нэгэн билээ. Тиймд хэрэгцээтэй цаг туслах нэгүслийг олж өршөөлийг хүлээн авахын тулд нэгүслийн хаан ширээнд зоримгоор очицгоё гэжсэн байна. Энд нэгүслийн хаан ширээ рүү ирэх талаар ярьж байна. Юу хүлээж авахын тулд тэгэхээр өршөөлийг хүлээж авахын тулд нэгүслийн хаан ширээ рүү ирэх талаар бид нарт хэлдэг. Тэгэхээр энийг яг хуучин гэрээний тэр Левит номтой харьцуулж харах юм бол илүү тодорхой болно. Хуучин гэрээнд тэргүүн ахлах одоо тахилж байгаад байгаа тийм үү? Аароны удных. Тэд нар жилдээ нэг удаа эвлэрүүлгийн өдөрт ариунаас ариун газар руу ороод тэр эвлэрүүлгийн таг гэж нэрлэгдсэн хэсгээр цус цацддаг байсан. Бас ухныг хоёр ухныг нэгийг нь ядлаад бас цусын цацаад нэгийг нь бол цөл рүү явуулж Израилийн бүх нүглийг өөрүүлдэг байсан. Гэтэ жилд нэг удаа шүү дээ. Тэгж байж уушлал ерөөл ирж байгаа. Ийм үйл явдал болж исэн бол тэр эвлэрүүлгийн тагийг бас ер нь юу гэж ойлгочихсон гэхээр хаан ширээ шиг бас тэр ойлгочихсон. Яг тэгвэл бурхан өөрөө юу гэж хэлсэн гэхээр би тэр эвлэрүүлгийн таган дээр те тэнгэрт заларж байгаа ч гэсэн тэр бол миний яг хаан ширээ шиг би тэнд үүлэр үзэгдэх болно гэж ийм амлалтыг хэлсэн байна. Гэтэл харж гинөө Христ эзэн Есүс үхлээ сайн байсан. Бидний гмийн төлөө тахлыг бүрэн гүйцээсний дараа юу гэж хэлж байгаа гэхээр ариунаас ариун газар руу буюу бүр тэнгэрлэг тэр газарт мөнхөд ороод үргэлж бидний төлөө өөрийнхөө цусаар дамжуулаад хийж цагаатгацсан тэр өршөөлийг байнгын бэлэн байлгаж байгаа байхгүй. Бид нар гим нүглийн мэдрэмжийн дотор амьдрах үед ямар хүнд дарамттай байдгийг бүгдөө амсаж үзсэн тийм үү? Эсвэл ямар нэг хуулиар яллагдах үед бүгдөө ямар хүнд хэцүү байдгийг мэдсэн. Тэрийг далдлаад нуугаад ингээд заах ингээд болгоцсон гэж явах нэг хэрэг гэтэл зүрх сэтгэлд жинхэнэ тэр бурхны өршөөл биднэрт ирнэ гэдэг бол шал өөр асуудал байна. Тэгэхээр та бид нар ямар үед ирэхт болж байна энд хүссэн үедээ ирж болох юм шиг боловч хэрэгцээтэй цагт гэдэг үг гарч иж байгаа. Ямар үед бид нарт хэрэгцээтэй байна? Бурхны бүх зүрх сэтгэл бүх оюун ухаан бүх хүч чадлаараа хайрлж чадахгүй байгаа бид нар мэддэг. Дандаа хайрлж чадахгүй байгаа мэддэг. Бусдыг бас яг тэр хайраар үргэлжлүүлээд тийм үү? Гэр бүл, анд найз одоо юу гэдэг юм? Бүр дайснаа гэдэг бол бүр холол байв чинь тийм үү? Хайрлна гэдэг бол бидний боломжгүй гэдгээ бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болчихдог байхгүй. Харж энэ уг нь хуульч үнэхээр яг энэ хуулиар амьдрах гэж хичээж үзчихсэн бол шууд дуугүй намайг өршөөгөөч. Би үнэхээр энийг яаж чигээд би үнэхээр биелүүлж чадахгүй байна гэж хэлээд өршөөлийг ирэх ёстой байсан харагдаад. Биднэрт яг бүгдэнд нь яг ийм хэрэгцээ бүгдэнд нь байгаад байгаа байхгүй. Та бид нар за өөрсдөөс асуугаад үзье. Бурхныг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюухан, бүх хүч чадлаараа өдөр болгоно, цаг минут болгоно. За чадлаараа байнга хайрлаж байгаа юм. Энэ хайр биднээс гарч байгаа юм. Энэ хайр Бурхнаас өөрөөс нь ирж байгаа. Тэгэхээр бид нар түүний тэр хорогдож байж л энэ хайр биднээс урсан уу гэхээс биш, бид нар түүнд оролцсон уу гэхээс биш, бид нар үүнийг гаргачлаа, чадчлаа гэдэг бол бидний хинийхэн ч өгч боломжгүй. Дээрээс нь хэрвээ энэ хайр өршөөлийг авчихсан бол бид нар хүчилсэн хүчлээгүй Бурхны өршөөл хайрыг ямар нэг байдлаар бусдад хүргэх бас боломж байдаг. Тэрийг бид нар заавал мэдж хийх талаар бас ярмааргүй байна. Яг тэгвэл би одоо энэ тал дээр ууршлын тал дээр маш их яриа бидний дунд яригддаг, бид нар янз бүрээр үздэг. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг бас бодох хэрэгтэй. Ууршлал өршөөлийг бид нар Бурхнаас өөрсдөө аваагүй байжж
Яг энэ хууль чиг тийм үү? Тийм байж би хуулийг биелүүлжлээ, би чадчихлаа гэж шийдвэрээр хийх юм бол заримдаа хотлол болж байна. Би наард урд нь бол ярьж л байсан шүү дээ, тийм үү? Ихэнхдээ бидний дунд тийм дарамт ирдэг. Цуглаан дээр ч гэсэн би одоо Тим Келлер гэж одоо мундаг пастор хүн байсан, саяхан нас орсон л да. Тэр хүний одоо уучлал гэдэг номыг би бүтнээр уншиж чадаагүй. Гэхдээ тэр хүний ярьсан ярианаас сонсоход бол айгүй их түгээмэл байгаа тэр зүйлийг ярьсан байхгүй. Юу гэхээр ярилцж байгаа хүн подкаст байсан. Гэхдээ одоо ингээд цуглаанд ийм айгүй их байна шүү дээ. Юу вэ гэхээр пасторны үгний те чи тэр хүнийг уучлах хэрэгтэй гэж хэлдэг. Эсвэл одоо үргэлж зоддог нөхрийн те чи ямар ч байсан салжлах гэдэг нөхрөө те уучлах хэрэгтэй ингэж хэлдэг. Тэнгүүт нөгөө маш их дарамт мэдрээд Библи тэгээ хэлж учраас яах юм эсвэл пастор нь тэгээ хэлж учраас яах ингээд шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Мэдрэмж нь бол шал өөр байгаа. Зүрхэнд нь юу уучлал битгийвэл намайг дахиж битгий зодосоо гэж бодож байна. Тийм биз дээ тэр юм. Тэгж хүчилж Библийн үгээр өөрийгөө те эсвэл пастор хэлсэн учраас би чамайг уучлж байна. Ямар ч байсан хүүхдүүдээ бодоод тэгээ насан туршдаа зодуулаад амьдрах нь зүг үү гэдэг асуудал гараад ирж байгаа. Энэ бол манай Монголын хүчилж байгаа шүү дээ. Гэтэл шийдвэр гарах нь зөв. Гэхдээ шийдвэрээс гадна нөгөө талд нь юу ах вэ гэхээр зүрх сэтгэлд яг тэрнийг уучлж хайрлах тэр Бурханаас өгсөн бодиттой баталгаа байхгүйгээр өөрт нь тэр өршөөл Бурханаас өгсөн хүч байхгүйгээр Бурханы хайр зүрхэнд нь өгөгдөхгүйгээр тэр хүн тэрийг зүгээр ганц шийдвэрээр хийнэ гэдэг бол яг энэ хуулийг гүйцэтгүүлэх гэж хэлбэр байхгүй. Тэгээд хүний өмнө бол зүгээр тийм үү? Яагаад гэвэл хөөрхий пастор хавыг дагсан Бурхны үгийг дагсан хөөрх юм их зөв хүн гэж нүдэнд харна. Гэтэл цаана амьдрал дээр юу ч өөрчлөгдөхгүй харин ч бүр дарамтанд амьдрал Бурхан намайг ингэж амьдрах гэж хүсэж байгаа байх та гэж маш их шаналгаатай амьдарч байгаа. Энэ юу ярьж байгааг та нар илүү сайн ойлгож байгаа тийм энэ бидний дунд байдаг л асуудал. Харин энэ хүн олон жил пастор болсон хүний хувьд юу харсан бэ гэхлээр уучлал бол шийдвэрч байгаа. Шийдвэрээс гадна зүрх сэтгэлд өөрийн сайн дураар Бурханаас тэр хүч эрх мэдэл байдаг тэр өршөөлийг хүлээж авсан тэр хүч хамт байж хийдэг. Энэ хоёулаа хамт байж шүү. Хэрвээ нэг нь л байгаа бол асуудалтай бол. Эсвэл шийдвэр байхгүй зүгээр л ингээд сэтгэлийн хөдөлгөөнөөр бол надад одоо тэ уучлалмаар сэтгэл төрж ийн гэсэн учраас уучлж байгаа бол бас асуудалтай болно. Яагаад гэвэл тэр чинь дараа найдвар. Тийм үү? Яг юун дээр тулгуурж Бурханы үгэн дээр тулгуурж уучлаад байгаа юм уу эсвэл өөрийнхөө мэдрэмжэн дээр тулгуурж уучлаад байгаа юм. Тэгэхээр Библи дээр энэ хоёулаа байгаа шүү. Хоёулын зэрэг үйлдэх ёстой юм а гэж ингэж хэлсэн байна. Тэгээ энэ бол маш том сургамж байна. Тэгэхээр бид нар эхлээд өөрсдөө яг энэ хуульч үг жилээд байна. Хуульчийн амьдралаас харах юм бол эхлээд бид нар өөрсдөө яг энэ хаан ширээ рүү хэрэгцээтэй цаггүй бид нар байнга одоо нүглийн мэдрэмжтэй байхгүй л дээ. Гэхдээ бид нар байнга ямар нэг байдлаар их бага хэмжээгээр өөрсдөө харагдахгүй нүглийг юм эсвэл хуулийг зөрчиж байгаа шүү дээ. Ариун сүнс биднэрт энийг сануулж байгаа. Тэр тохиолдолд бид нар яах вэ? Тэрийг өөрөө шууд шийдвэр гаргаад зогсоо ирэхийнхээ оронд эхлээд нэгүслийн хаан ширээ рүү ирэх хэрэгтэй болж байна. Ирээд эзэн намайг өршөөгч. Би мэдж байна. Би үнэхээр чадахгүй байна. Уучлаач. Би энийг зүгээр аргалахын тулд далдлахын тулд ингэж явмааргүй байна. Яг үнэхээр танаас авдаг хүчээр амьдрмаар байна. Таны өршөөлийг би өөрөө хүлээж авмаар байна. Нүгэлтэй намайг өршөөгч гэж бид нар бүгдөө өдөрт магадгүй энэ хаан ширээ рүү байнга ирэх боломжтой. Харин сайн мэдээний үгээр байнга эзэн хүлээж авах боломжтой байхгүй. За одоо завгүй байна. Өнөөдөртөө болохгүй. Чи ч арай дэнцэндээ гэж эзэн хэлэхгүй шүү дээ. Хүрээдэр наш хүрээдэр. Хүнд дарамт төрсөн хүмүүс над руу иргэдэг биднэрт хэлсэн. Өршөөл бид нар бүгдэнд нэрэгдэв. Өршөөл шүүхийг ялна. Өршөөл тэр янз бүрийн тушаалуудыг ялна. Дүрм журмуудыг ялна. Хэрвээ энэ зарчмаас бид нар холдох юм бол бүгдөө яг энэ хуульч нартай адилхан нэгэ яллах шүүх дүрм журмаар те асуудлыг шийдэх боломж маш өндөр байгаа нь харагдаж байна. Тэгээ энэ бол яг бодит амьдрал дээр хэцүү шүү. Бүгдөө эхлээд өөрсдөө энэ өршөөлийг хүлээж авъя. Өршөөл дотор шийдвэр хамт яваа. Бурхны хүчгүйгээр бид нар юу хийх юм бэ? Бурхны хайрыг хүлээж авахаар яаж бид нар уучлах юм бэ? Зүгээр нийгмийн хүмүүс шиг те уучлаарай гэж хэлжээ. Тэгээд дараа нь тэр чигтээ яг байдгаараа байж байгаа. Ийм амьдралаар амьдрал ямар итгэдэггүйнээс ямар ялгаа юм бэ бид нар. Харин эзэн бидэрт өөр арга замыг өгсөн. Бүгдөө өдөр болгон энэ хаан ширээр зоригттойгоор ирцгээе. Өршөөлийг хүлээж авцгаая. Надад танд өршөөл хэрэгтэй.
Өршөөгөөч гэж хэлэхэд бидний эзэн өрөвдөх чадвартай гэж хэлсэн байна. Өөрөө ийм сорилтуудыг бүгдийг намсаж үтсэн учраас бидний жинхэнэ өсөөр өрөвдөж чадна. Хүн биднийг заримдаа өрөвдөг. За одоо та болцсон. Та хичнээн удаан гэсэн худлаа болий. Харин эзэн бол хизээж зогсоохгүй. Ир би чамайг нэг мөр уучлал цагаатгсан. Гэхдээ өнөөдөр ч гэсэн ир. Яг энэ асуудлыг шийд. Эзэн дотор энэ бүгд шийд. Та хамтдаа энэ Еврей 4:14-өөс 16 дугаар ишлэлийн дагуу өршөөлийг хүлээж авахын тулд нэгүслийн хаан ширээ рүү зоригтойгоор одоо бас энэ цаг мөчд ирдэг. Бидний тэргүүн тахилж болсон ариунаас ариун газарт өнөөдөр Бурхны хаанд баруун гарц заларч байгаа эзэн Есүс минь та энд байгаа хүн болгоны зүрх сэтгэлийг маш сайн мэдж байгаа. Таны нүдээр харах бол бид нар бүгдээрээ таны бүрэн зүрх сэтгэлээр хайрлаж чадаагүй. Толгоогоор хайрлах гэж оролдсон. Харин зүрхээрээ таныг хайрлаагүй өдрүүд олон. Бас бид танаас энэ хайрыг хүлээж аваа гэж бусдыг өөрийнхөө хүч чадлаар хайрлах гэж оролдоод болж бүтэж байгаа, болж бүтэхгүй байгаа зүйлийг бас өөрсдөө амьдрал дээр харж байгаа. Энэ донд харин хамгийн сайн мэдж бидний зүрх сэтгэлийг ойлгож байгаа нэг нь бол та өөрөө. Энд байгаа таны хүүхдүүд болсон биднэрт хэн болгонд өршөөл хэрэгтэй байна. Та биднийг өрөвдөн өршөөх чадaltaй. Таны нэгүслийн хаан ширээр өдөр болгон ирж таны өршөөлийг хүлээж авч тэр зүрх сэтгэлээр бид нар бусдад хандахыг хүсэж байна. Тэр дунд бас бидний шийдвэрүүд явах болно. Бурхан минь эзэн та бидэнд танаас ирэх бас шийдвэрүүдийг бидний зүрхэнд тавьж өгөөр. Тэгээ таны өршөөл бүх шүүлтүүдийг ялсан. Таны заалмаа дээр ялсан ялалтын нэр дээр бид нэр бүх хүсэлт гуйлтаа өргөж байна. Амен.